Одоо миний ярих гэж байгаа зүйл болохоор хэд хэдэн astral community дотор ажиглагдсан нэг үзэгдлийн талаар өөрөөр хэлбэл тухайн astral projection техникийг ашиглаад хин нэгэн тухайн astral community дотор авчиад яг бодитор жинхнээр биеэс гараад үзчингүү тухайн техникийг ашиглаад дахиад дараагийн хүн яг биеэс сүнсэн биеэрээ гарах боломж нь шууд пропорционал байдлаар шууд нэмэгддэг талаар нэг тийм сонирхолтой үзэгдэл. Тэгээд энийг бас нэг placebo effect гэж бас яриад байгаа. Бас Bannister effect гэж бас яриад байгаа. Тэгээд яг энэ Bannister effect гэдэг яагаад ингэж нэрлэдэг байгаа гэхээр бас одоо жишээ нь Bannister-ыг гээд нэг дундын зайн гүгч 1954 онд 1 майл буюу 1.6 км зайг 4 минутын дотор гүйж чадсан юм байна л да. Тэгээд өмнө нь болохоор ерөөсөө 4 минутын дотор туулах боломжгүй гэдэг хүмүүс ерөөсөө итгэдэг байсан болохоор тэгээд ерөөсөө боломжтой гэдгийг оролдож үздэг байсан юм байна. Тэнгүүд Bannister гэдэг тэр дундын зайн гүгч зал болохоор яг 3 минут 50 хэдэн секундын дотор яг 1.6 км зайг авчиад гүүгээд туулчихсан юм. Тэнгүүд нөгөө бусад гүүгчт нь эн чинь боломжтой юм биш үү гэд нөгөө нэг хин нэгэн хийчихэж байгаа болохоор би бас яагаад чадахгүй гэд нөгөө нэг итгэл өөрсдөө өгсөөр байгаад тэгээд нэг боломж нь тэрүүгээр тэлсэн болж таарч байгаа. Тэгэхээр нөгөө нэг бидний чадах боломжтой гэж бид нэр өөрсдөө тодорхойлж байгаа зүйл нь бидний өөрсдийн одоо итгэж байгаа зүйлээр тэлдэг болж таарч байгаа. Тэгээд энийг болохоор Bannister effect гэж яриад байгаа. Placebo effectтэй нэлийн төстэй. Гэхдээ нөгөө нэг итгэж байгаа зүйлээр бидний хийж чадах зүйлийн боломж тэлдэг гэдэг тийм санаа бас энэ дээр